Та бүхэндээ орой минь төргий. Маргааш хэдийн чамд дахь монголчуудын зөвлөлөөс чуулган зохион байгуулна. Дэлхийд даяар тархан суусан монголчуудад ямар асуудал тулгардаг, яаж шийддэг талаар. Тэгээд энэ чуулганыг өгтөж би нэг зүйлийг бас хуваалцах хэрэгтэй байна. Тэр нь юу гэвэл хэлийн чамд дахь монголчуудын эрхийг хамгаалах нэг том асуудал бол улс төрийн оролцоо, сонгуулийн оролцоо юм аа. За тийм болохоор сонгуульд оролцуулахдаа хэлийн чандад байгаа монголчуудыг цахимаар сонгуульд оролцуулах боломжийг судлаа. Тэгээ боломжтой бол хуулийн нэмэлт өөрчлөлт боловсруулъя гэдэг зорилгоор 2025 онд инновац цахим бодлогын байнгын орооноос миний бие санаачлаад хэлэлцүүлээд ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийг улсын их хурлын гишүүн Бум Очир ахалсан. Гишүүдээр нь Зол Жаргал, Гал Бадрах, Бунсалмаа, Цэнгүүн нарын ийм 5 хүний бүрэлдэхүүнтэй. За үүн дээрээс улсын их хурлын гишүүн Мөнх Соёл, Уянга нар сүлд нэмэгдээд ингээд 7 гишүүнтэй юм ажлын хэсэг ажилласан юм аа. За тэгээд энэ улсын төрийн байгууллагуудаас энэ талаар санал авсан байгаа. Олон улсын гадаадын туршлагуудыг судалсан. За тэгээд жишээлбэл энэ төрийн байгууллагуудаас ирсэн саналуудыг товч агуулгыг нэлэхэд. За ингээд ерөнхийдөө энэ олон төрийн байгууллагуудаас ирсэн бичгүүдээс дүгнэх юм бол техникийн хувьд бол энэ боломж байна гэж хэлж болно. За одоо сайжруулах зүйл, баталгаажуулах зүйлсүүдээр бол анхаарах хэрэгтэй гэсэн юм агуулга. За дээрэс нь бид нар инновац цахим бодлогын байнгын хороо Эстон улсад нэг ажиллаж байсан. Тэгэхээр Эстон улс бол цахим сонгуулийг бол явуулаад 7 жил болж байгаа. Тэгээд тэр нь тийм супер технологич биш. Ер нь их эрсдэл багтаа найдвартай зүйл ашигладаг. Хүн мэдээж одоо гар утсаараа ингээд одоо ийм монголоор үйлдэл хийдэг, банкны гүйлгээгээ хийждэг боловч Эстонд бол нэг жоохон одоо үйлдэл гаргаж баталгаатай байх үүднээс ийм карт, чип, флаш memory sticker уншуулад тэгээд тэндээсээ иргэний өмнөлгөө уншуулад ингээд баталгаажуулж сонголтоо хийж коннектардаг ийм зүйл байдаг. Тэгээд хүний нөлөөнд автахгүй тулд одоо шинэ мөнгө өгчүүл яах вэ гэх мэт олон удаа саналаа өгч болно. Хамгийн сүүлийнхийг нь л хүчнтэй тооцож авдаг. Буюу одоо хэд удаа өгсөн ч хамаагүй оройн жимэхэн сууж агаад саналаа өгөөд ингээд өөрчлөлтөх боломжтой ийм зүйл. За дээрэс нь Филиппин улсад ажлын хэсгээс бид бас явсан. Улсын хурлын гишүүн Анар, Зол Жаргал зөвлөх золбот мөн ийм Монгол академиас сонгуулийн ерөнхий орооноос ингээд тусдаа явсан. Бид нар бол санал дүгнэлттэй бол бас ярилцсан. Тэгэхээр Филиппин улс бол гадаадад маш олуулаа бас амьдардаг янз бүрийн ажил төрөл хийдэг. Тоон нэмэгдэж байгаа. Тийм болохоор иргэдэд оруулах нь чухал юм байна. Тэгээ захимаар оруулах гэдэг. Ингээд Филиппин улсын тэр цахим одоо манай ийм Монгол шиг энэ төрийн үйлчлэгээний захимжилт иргэний бүртгэлийн төвшинг аваад үзэх юм бол бидний ажилласнаар Монгол улсаас нэлээд хойно байна. Монгол улс бол энэ чиглэлээр нэлээд уршиг авцсан улс. Тэгсэн хэрнээл цахим сонгуул хийхэд бол эрсдэл нь бага, ач холбогдол нь өндөр юм а гэж дүгнээд амжилттай хэрэгж болсон. Тэгэхээр ингээд дүгнээд хэлэхэд бол техникийн хувьд монголчууд цахим сонгуул хийх боломж байна. Түүний эрсдэл бол өндөр биш байна. Сонгуульд хөндлөнгийн нөлөө үзүүлж болдог учраас нийтэд нь биш зөвхөн хэлийн чандад байгаа гадаад байгаа одоо маш олон монгол биш 200 мянга гаруй энэ хүмүүстэй тэр эрхийг олох юм. За ингийн бол энэ баг 2 аймгийн хэмжээний монголчууд байна. Цаашдаа тоон нэмэгдэнэ. Яагаад гадаадд байгаа монголчуудыг оролцуулах хэрэгтэй байна вэ гэхээр эх оронтойгоо улсаа төрөө өөрөө оролцож байгуулдаг энэ сэтгэл зүйн холбоо маш чухал. Ингэжээж 3 дахь үеийн монгол хүүхдүүд монголоо гэсэн юм холбоотой сэтгэл зүйтэй бас өснө гэж үзэж байгаа. За ингээд техникүүд бол юм боломж байна. За хэрвээ эргэлзээд байвал герман шиг шуудангаар баталгаач шуудангаар явуулдаг болчих. Баталгаач шуудангаар
конвертын дотор давхар конверттэй нэр ус байхгүй гадна талд нь байдаг. Дараа нь нөгөө нэр ус конвертыг цуглуулад дахиж задлахаар зэрэг тэр дээр нь ингээд одоо сонголтоо хийсэн цаас байдаг. Тэгээ тэрийг нь бол ажиглалтын камерын дор ингээд уншуулад бүртгэждэг. Олон жил явж байгаа зүйл. Тэгэхээр энэ бол тийм эрсдэлтэй зүйл бол бас биш. Тэгэхээр одоо нэг өөр хотоос дипломат төлөөлөгчийн газар руу машин бариад хэдэн зуун километр давхиж очиж санал өгдөг тийм зүйл бол байхгүй шүү дээ. Тэгэхээр баталгаажуудангаар бол бас болох юм аа гэж дүгнэсэн. За ингээ хамгийн сүүлд нь бол санал авах байгуул байршлыг олшруулах дипломат төлөөлөгчийн газраас гадна монголчууд олноор амьдардаг газар тийм одоо олон нийтийн газар төр санал авах цэгүүдийг тогтчуулаад ингээд төлөөлөл тавьдаг. Иргэний өмнөх паспорт бичиг баримтаа үзүүлээд саналаа өгөх ийм зүйл бас байж болно гэдээ ингээд үгэнсэн байна. Тэгэхээр алийг нь хийсэн тийм айхтар эрсдэлтэй зүйл бол алгаа. Техникийн төвшин монголчууд хангалттай өндөр байна. Тэр нэг нэмэлт танилтын технологи, нэрсийн жагсаалтыг наривчлах асуудал бол цэвэр техникийн бөгөөд шийдэх боломжтой хүнд асуудал биш гэж. За ингээд бид нар бол санал дүгнэлтийг бол хийсэн. Энэ ажлын хэсгийг үргэлжлүүлж яваад хуулийн нэмэлт өөрчлөлт боловсруулах хүртэл явъя гэсэн санал бол гаргасан байсан. Харамсалтай нь нөгөө инновац цахим бодлогын байнгын ороогийн маань улсын хурлын бүтцийн өөрчлөлтөөр татан болгосон. Гэхдээ ажил бол хийх ёстой. За энэ утгаараа ажлын хэсгийг ахалж байсан бомжир гүшүүн санаачлаг гаргаад ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. За ингэхдээ цахимаас айгаад байгаа юм байна. Шуудангаас айгаад байгаа юм байна. Тэгвэл зүгээр санал авах цэгийг олшруулъя. Дээрээс нь санал өгөх хугацааг хэдэн өдөр болгоё. Ингээд хэлийн чандад байгаа монголчууд маань олон ийм санал авах цэгүүд дээр нэлээд хэд хоногийн турш ингээд саналаа өгдөг болчоо гэдэг агуулгын нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Дээрээс нь энэ уур хаачаад ээлжээр ажиллаж байгаа уур хаачаад оюутнууд, төрийн албаа агчид одоо хаягаасаа гэрээсээ хол яваа хүмүүс аль ойрхон цэг дээр очиж санал өгдөг байх. Ийм нэмэлт өөрчлөлтийг бол бид боловсруулад бум очор, зол жаргал, баярмаа, анар гişүүд өргөн барьсан. Тэгээд энэ намуудын ялангуяа том намууд хинтийн хурдтай зүйл бол улс төрийн эрсдэлтэй гэж үзнэ үү яасан. Тэгээд буцааж татаач гэдэг шаардлагыг тавьсараа байгаад татуулсан. Тэгэхээр энэ миний хувьд бол энэ ажлыг заавал хийх ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ бол цаг хугацааны асуудал. Маргааш хэлийн чандад дэлхийд даяар амьдарч байгаа монголчуудын маань чуулгах уулзалт болно. Тэгэхээр энэ шийдлийг харамсалтай нь энэ удаагийн чуулга уулзалтаас өмнө шат ахиулж батлуулах чиглэлд бол бид нар үйлдэлж чадсангүй. Гэхдээ ажил бол хийсэн. Дүгнэлтийг гаргасан, судалгаанууд хийгдсэн. Олон улсын, Европын, Азийн Монголоос цахимаараа илүү хөгжсөн, Монголоос цахимаараа арай хойно явсан аль улсууд хийж болж байна. Монголын техник чадамд хангалттай өндөр байна. Эрсдлийг хянаж болно. Зөвхөн хэлийн чанддах монголчууд авчиг гэдэг дүгнэлт бол бид нэр хийцэн байгаа шүү. Одоо улс төрийн зориг үүнд бол хэрэгтэй. Тэгэхээр цаг хугацаа алдахгүйгээр ерөнхийлөгчийн сонгуулийг чаддаг юм бол их хурлын сонгуул дээр бид нар Монгол иргэн, Монгол паспорттай иргэд маань сонгуульд орох эрхийг олгохын төлөө явна гэдгийг хэлмээр байна. Тэгээд та бүхэн энэ ажлын хэсгийн судалсан, дүгнсэн энэ материалуудыг энэ линкээр бас ороод үзэж сонирхоор би энэ дээр бол апплод хийгээд зориуд бас үлдээчий гэж бодож байна. За ингээд дэлхийд даяар тархан суурсан монголчууд бол Монгол улсын иргэд бол бидний нэг хэсэг Монголын эдийн засагт маш их мөнгөн хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Дээрээс нь монголчуудын маш их соёлын хөрөнгө оруулалтыг хийдэг. Хүн хоорондын харилцаа болдог. Манай хоёр хөршөөс гадна 3 дахь хөрсийн бодлогыг боддоор хэрэгжүүлдэг. Тэгээд цөөхөн аслагдмал монголчууд маань дэлхий даяар тарж Монголын одоо нөлөөллийг улсын эрх ашигыг хамгаалахад хүртэл дэлхийн монголчууд хувь нэмрээ оруулж байгаа.
цаашдаа тоон улам нэмэгдэнэ. Эх орноо улсаа төрөө хамтарч байгуулах эрхийг та бүхэндээ олгох нь улсын их хурл тэгээд энэ гишүүд энэ ажлыг хийж байгаа хүмүүсийн үүрэг юм аа. Энэ үүргээ бид бас ухамсарлаад өргөжлүүлж ажиллана гэдгээ дахин хэлье. Сайн сайхныг хүсье.